За тэгэхээр өмнөх хичээл дээрээ хамгийн сүүлчийн хиргааны үсгийн зөвлөрс үсгнүүд үзээд дууссан тийм ээ. Га, за, да, ба, па гэсэн эдгээр үсгнүүдийг үзээд дууссан. Эхний ээлжиндээ штэ хэдлээд дан идэх юмтай холбоотой шинэ үгс үздэхээ заяа. За тэгэхээр идэх юмыг болохоор табемоно гэж ярьдаг. Табемоно гэдэг нь идэх юм, хоол гэсэн утгатай. Сая эхлэжсэн аим гоё клипээр өгчөж байгаа зү тэ. За тэгэхээр хамгийн ихнийх нь ичиго буюу гүзээлцгэд. Нэг юм нь юм байгаа. За тэгэхээр Япон хэлэнд жимснүүдийг байгаа зү тэ. Жимснүүдийг ихэвчлэн катакана үсгээр нь тэмдэглээд байдаг. Хиргаана үсгээрч тэмдэглэдэг, катакана үсгээрч гэсэн тэмдэглэдэг гэсэн үг. Ханзаар бараг нэг хэрэглээ байдгүй. Ягаад катаканагаар хэрэглээд байна гэхээр ихэнх жимсээ гадаадаас импортоор оруулж ирж байгаа болохоор катакана үсэг бас аягүй их ашигладаг гэсэн тийм юу байд юм лээ. Будо буюу усан үзэг. Будо тийм ээ. Эхнийх нь фү үсэг. Эхнийх нь фү үсэг бааз фүгийн дээр 2 цэг тавилаа. Тэгээ бүү болчихж байгаа байхгүй юу? Ардаас нь тоогийн дээр 2 цэг тавилаа. Доо болчихж байгаа. Будо. Огийн ардаас үу орж ирээ будоо гэж уншдаг. Тэгэхээр огийн ардаас үу орж ирэх юм бол ингээд хоёр оогоор нийлүүлж уншдаг гэсэн үг. Тийм болохоор будоо гэж ингэж уншихгүй тахтны штэ тийм ээ. Ринго алим. Ичижику тийм ээ анарч юмс. Нинжин буюу луун. Таманеги санган. Сато уртаар уншиж байгааз сатоо гэж өөрсөө уншихгүй. Яг гэвэл энэ огийн ардаас үү орж ирж байгаа болохоор кабоча буюу хулуу. Кабоча. Энэ ча гэж яаж аа чи я гэдэг юм 2 үсэг ороод ирж байгаа. Энэ болохоор өнөөдрийн үсгнүүдийн одоо хос авианууд. Энэ нь болохоор өнөөдрийн үзэх хос авиануудын нэг хэсэг нь аахгүй. Кабоча. Энийг шууд ча гэж унших нахны тийм ээ. Кабоча буюу хулуу. За дараагийнх нь ки артас жижиг я ороод ирж байна. Кя гэж уншны нэг. Кябэц б. Хэгийн дээр 2 цаг ороод ирэнгүүт б болчихж байна тийм ээ. Тэгээ цү. Кябэц буюу байцаа. Шога. Ши жижиг ёо у ороод ирж байна тийм ээ. За тэгэхээр энийг уртаар шоо гэж уншина. Шога тийм ээ. Шога буюу цагаанга. Жагаймо. За төмс. За шууд жижиг яа ороод ирж байна мэ. Жагаймо буюу төмс. Кюри буюу өргөс тхимэх гэсэн эдгээр өгнүүд байна. За тэгэхээр хоолны нэршлэх нэртэй тийм ээ. Хос авиан болохоор одоо энд байгаачлаа. Кя, кю, кё. Одоо энийг харъя л та. Кигийн артаас жижигхэн яа ороод ирцээс нөгөө сокун буюу жижигхэн цүтэй ижилхэн шууд кя гэж ороод ирж байгаа. Энийг уртаар кия гэж уншихгүй кя гэнгээ богноор уншна гэсэн. Шууд ингээ хос их шиг болоо ороод ирж байна гэсэн. Тэгэхээр хос их шиг болоод ороод ирж байна гэсэн. Тэгэхээр энэ дээр нэг анхаарах зүйл нь юу вэ гэхлээр энэ дараагийн одоо яа юу дандаа бүгд жижигхэн байгаа. Дандаа жижигнэр бичиж явна гэсэн үг. Арай жижигнэр Q, Q, Kya, Q, Q. За энэ дээр зөөлрүүлсэн байна тийм ээ. Кигийн дээрээс юу нэ? Гия, Kya, Q, Q. Гио гэж уншихгүй хана штэ тийм ээ. Шууд Q, Gya. Сия, ша, шу, шо. Шио гэж уншихгүй шо. Ша, шу, шо. Ингэж унших нэ. За дараагийнх нь за бас зөөлрсөн байна тийм ээ. Жа, жу, жо. Ча, чу, чо. Ня, ню, нё.
pya, hyu, hyo. Bia, byu, byo. Pya, pyu, pyo. Пи үсэг яваад байна вэ? Пя, пю, пё. Ми, я, мия, мя. Мя, мю, мё. Ря, рю, рё. Гэсэн иймэрхүү байдалтай явдаг бахны. За энд болохоор сая түрүүний үздсэн хоолны нэрсээс ер нь бол ороод ирсэн байгаа. Энийг болохоор бичлэгийн эхлэл болон төгсгөлдгээ хоёр хэсэгт салгаад оруулсан байгаа. Эхний хэсэгтээ хоолтой холбоотой үгсээ оруулаад төгсгөлд нь одоо бусад энэ компани ч гэдэм үү, кайша, бионин, жинжай ч юм уу те. Иймэрхүү үгнүүд бол төгсгөлд нь орлоод ирсэн байгаа. За тэгэхээр ер нь дараагийн хичээлээс хэдлэнгээ катакана ус руу орж ийнө гэсэн үг. За тэгэхээр энэ болохоор Японы цагаан толгой гэх одоо тарааж өгсөн материалаас одоо сая ажиллалаа шүү дээ. Хос хавиануудаа эндээс үзчихлээ тийм ээ. Кя, кю, кё гэд. За тэгэхээр одоо яах юм бэ гэхээр одоо дасгал ажил гэсэн дотор ч нэг дугаартай файл байгаа. За тэрийгэ нээгээд доош нь гүйлэнгүүт ч одоо энэ хараа одоо саяны хос хавиануудын бүгдийг ингээд бичих замаар ингээд явж байгаа. За тэгэхээр тэрийг нээж агаад Йомиреншү унших дасгал уншиж тавдах унших дасгал какиреншү бичих дасгал чон урт дуудлага тийм ээ урт дуудлага гэж байна. За тэгэхээр энэ хэсгийг хэдлээ одоо ажиллаж авах нэ. За тэгэхээр эхний хэсгийг хэдлээ хамт ажиллая заяа. За тэгэхээр оки том эйга тори за мөн коэн когийн ороос үү орж юм коэн гэж юусэн уншихгүй байгааз огийн ардаас үү орж ирвэл кого уртаар нь дууддаг ко гэд коэн цэцэрлэг төрөл росо шууд росо гэх ингэ уушаад күки агаар уур амьсгал тийм ээ хүү то гаксе гэх маягаар ингэж явах нэ. За тэгээд доошоо явуулангууд дахиад за харъя л та ингээд баахан байгааз одоо чинь уншия. хижогучи ингүү үсэг юм нэ. хижогучи ингээ улам хэцүү болоо яваад байгаа. За тэгэхээр энийг гэрийн даалгавартаа одоо хувь чатаар ингээ voice-оор бичснээ явуулна гэсэн үг. За тэгэхээр эднэрийг өөрөө уншиж үзэх нэ штэ тийм ээ. Одоо жишээлбэл энэ T Q B Q гийн үсэг ороод ирсэн баа. Тэгэхээр энийг уртаар дууж байгаа гэсэн үг байхгүй юу? T Q B тийм ээ. За тэгэхээр энэ мэтчлэн одоо энэ дагаа үгсээ бүгдийг яг гоё уншаад voice-оор над руу илгээх нэ. Гэрийн даалгавар. За тэгэхээр хаанаас эхлэх вэ гэхлээр за энд тийм ээ. За эндээс эхлээд явах нь киен, сэнэн, шиннэн, шицмон энэ том цүү вэ тийм ээ. Жижигхэн цүү биш том цүү вэ. Шицмон татэмоно барилга, хацуун дуудлага тий. За иймэрхүү байдлаар бүгдийг нь уншаад над руу явуулах нэ. За тэгэхээр дуудлагыг би бол хараад сонсно гэсэн үг шүү дээ. Одоохондоо яг зөв уншиж чадж гин үү, яаж уншиж гин тэрийг шалгана гэсэн. Эндээс эхлээд энэ хүртэл унших нэ. Эйгёч гэдэг хүртэл унших нь ах нэ. За дараагийн үг бол атама. Атама буюу толгой. Аши хөл. Као буюу нүүр царай. Эмбицү харанда. Окаасан
Кагийн ардаас ороод ирэнгүүт бас кага уртаар яаж юм бэ шүүд. Окасан ээж. Күний улс. Кеса өнөө өглөө. Кеса өнөө өглөө. Ашта маргааш. Кайша компани. Бёин үүсгэсэн их сонсогдохоос бэ. Шууд бёин имлэг. За дараагийнх нь жинжа гэдэг маань хид сүмийг ярьж байгаа тийм ээ. Хид сүм хэлэлэнгээр. Тера гэдэг үг байгаа. Тера гэдэг нь бас муу адил сүм болон хид гэсэн утгаар ордгоо. За тэгэхээр жинжа болон тера хоёр яг юугаар ялгаатай юм бэ гэвэл тера нь болохоор яг буддизмын гаралтай сүм бол жинжа нь болохоор яг Японы өөрсдийнх нь шашин буюу шинто шашин гэж хэлдэг нэм. Шинто шашны тийм сүм хид ахны тошокан буюу номын сан то ши жижиг ёо тэ үү тэ шоо гэх уртаар уншиж байгаа. Тошокан номын сан. Юбин кёку буюу шуудан. Юугийн араас үү ороод уртаар дуучиж юм тийм ээ. Юбин кёку. За тэгэхээр одоо Т ялгалаа үзэл ерөнхийдөө л дуусж байгаа тийм ээ. За тэгэхээр хамгийн ихнийх нь бол нэрлэгийн Т ялгалаагаа бол гэсэн утгаар орж ирдэг тийм ээ. За тэгэхээр нэрлэгийн Т ялгал Япон хэлэн дээр ва, ха болон га гэсэн хоёр үсгээр бол илэрхийлж болдог. Нэг бол ха, нэг бол га гэж илэрхийлдэг гэсэн үг. За тэгэхээр ха гэж биччихэд ха үсгээ биччихэд бид нэр үүнийгээ ва гэж уншина. За жишээлх юм бол ваташи ва гэдэг нь би бол. Ваташи гэдэг чинь би гэсэн үг шүү дээ тийм ээ. Ва гэдэг нь бол ваташи ва гаксэй дэс. Би бол оюутан. Гаксэй гэдэг нь оюутан. Би бол оюутан юм. Дэс гэж аваад дэс гэдэг нь Японы хэлний өгүүлбэрийг одоо төгсгдөг ийм төгсгөл хэлбэр гэсэн үг. Одоо хүндэтгсэн баягаар энгийн өгүүлбэр гэсэн үг баггүй юу? Би бол оюутан юм гэж орчуулж туслах юм тий. Ваташи ва гаксэй дэс. Тэгээд Япон хэлэнд байгаа зү ийм цэгийг тандаа ийм бөөрхий дүрсээр бичдэг заяа. Зүгээр бидний шиг энгийн цэг тавь орчихгүй зүгээр тандаа бөөрхий цэг тавина. Тэгээ асуултын тэмдэг ашигладаг. Одоо жишээлх юм бол асаавал аната гэдэг нь чи гэсэн үг. Аната ва гаксэй дэсу ка? Аната ва гаксэй дэсу ка гэвэл чи бол оюутан мөн үү? Чи оюутан уу гэж асууж байна гэсэн үг. Дэс гэдгийн араас ка ороод ирэнгүүт асуусан хэлбэр болгочихж байна шүү дээ тийм ээ. Дэсу ка гэж асууна. За тэгээд асуусан ч гэсэн асуултын тэмдэг ашиглахгүйгээр дандаа цэгээ тавиа явдаг. Ийм ба анатава гаксэй дэсу ка. За дараагийнх нь хариалгын Т ялгал байгаа тийм ээ. Хариалгын Т ялгал буюу ийн гэсэн утгыг илэрхийлдэг нь болохоор но усаг байгаа. Ваташи но као. Миний сургууль гэвэл яаж хэлэх вэ? Ваташи но гакко гэж ярих нь тийм ээ. За дараагийнх нь буюу үг хорших. За үг хорших дээр болохоор ни гэсэн үсэг орж ирж байгаа. Ни тийм юмд. За жишээлх юм бол иений ирүү гэртэй байна. Ие гэдэг нь гэр гэсэн тийм ээ. Иений ирүү гэдэг нь байх. Гэртэй байна. Гэртэй байх. Ийм утгаар орж ирж байна. За тэгэхээр дараагийнх нь буюу үйлдэх. Үйлдэх чинь ар гэж явж байгаа тийм ээ. Дараагийнх нь буюу үйлдэх чинь дэ гэсэн үсгээр илэрч байгаа. Дэ тийм юмар ийм юмар. За жишээлх юм бол эмбицдэ каку харандаагаар бичнэ. Эмбицдэ каку харандаагаар бичнэ. За тэгээ үйлдэхийн дэ маань бас үг хоршоо шиг тийм юмд ийм юм гэсэн утгаар орж ирж болдог заяа. За жишээлх юм бол иений ирүү иедэ асобу энэ хоёулаа зөв заяа. Иений ирүү гэдэг нь зөв гэртээ байж байна штэ. Янз бүрийн үйлдэл хийгдэг байна. Иедэ асобу гэдэг нь өөрөө тоглох гэсэн үг заяа. Тэгэхээр гэртээ тоглож байна гэхээр ямар нэг үйлдэл хийж аваад тэгэхээр иедэ асобу болж байгаа байхгүй юу? Иедэ асобу гаккодэ асобу энэ хоёулаа болно. Сургууль тоглоно, гэртээ тоглоно, ямар нэгэн орон зайд та хэрэг үйлдэл хийж байгаа бол тэнд дэ гэсэн
энэхүү дааврыг ашиглаж болох нэ. Тэгэхээр энэ хүүдээ үйлдэгийн үүргээр ордог ч гэсэн бас давхар үг хоршихын үүргээр орж болдог байх нь өгүүлбэрийнхээ утгаас хамаарат. За дараагийн дараагийн тий ялгал маань хамтрах байгаа тий. Хамтрах буюу тай, той, тө гэд хамтрах. За хамтрахын тий ялгал маань тоо гэсэн үсгээр илэрхийлж одоо ил олноо гарч ирнэ, тоогоор бичнэ гэсэн. Жишээлх юм бол окаасан аав ээжтэй уулзна. Аав гэдэг нь уулзна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Окаасан аав ээжтэй уулзна. Дараагийн ялгал чинь чиглэх байгаа, тийм ээ. Чиглэх руу. За чиглэхийн ялгал маань хэ үсгээр гарч ирдэг заяа. Хэ гэж биччихэд үүнийг гэж уншина. Гэж уншина. Хэ гэж уншихгүй байна шүү дээ. За жишээлх юм бол гаккоэ ику сургууль руу явна. Гаккоэ ику сургууль руу явна. Иймэрхүү байдлаар. Заахын ялгал чинь тим имиг гэсэн тийм утгатай тийм ээ. Заахын ялгал дээр болохоор аои гэдэг нь цэнхэр гэсэн үг. Цэнхэр өнгө гэсэн тийм тэмдэг нэр тийм ээ. Хана гэдэг нь цэцэг. Аои хана о кау худалдаж авах. Аои ханао кау худалдаж авах. Цэнхэр цэцэг худалдаж авах. Тим имиг гэхэд одоо нэг о гэж уншина шүү дээ тийм ээ. О үсэг. Тэгээд дандаа заахын ялгалаар гэж үүрэг гүйцэтгэв нэ. Тим имаас ас эс ос байгаа тийм ээ. Гарахын ялгал. За жишээлх юм бол ие кара гакко маде ику. Гэрээс сургууль хүртэл явна. Ие кара гэвэл гэрээс, кара гэдэг нь ас эс тийм ээ. Ие кара гакко гэдэг чинь сургууль тийм ээ. Гакко маде гэдэг нь өөрөө хүртэл гэсэн үг. Маде гэдэг нь зөв хүртэл гэсэн утгатай үг байхгүй юу? Ие кара гакко маде ику явна. Нэрлэх ва га харьяалах но үг хорших ни үлдэх дэ хамтрах то чиглэх заах о гарах кара гэсэн ийм дүрмтэй ахны. Үсгээ хэр таньжин, тогтцсон хэр байна, гайгүй таньжин уу, яаж ийн? Бас энэ талаараа комент хэсэг дээр бас бичээд үлдээрээ ямар нэгэн санал хүсэлт байна уу? За тэгэхээр хагас бүтэн сайнараа үсгээ сайн тавтаад ер нь бол ингээд гайгүй ингээд унших юутай болох хэрэгтэй ахны. Уншиж харуулах хэрэгтэй ахны. За тэгэхээр өнөөдрийн гэрийн даалгаварт болохоор унших юуг нь өгсөн байгаа тийм ээ. За яг бичлэгийн эхнээс нь ахлаа дуустал нь утсан бол яг тэн дээр хэлсэн байгаа. Уншаад тэрнийхээ voice-ийг над руу чадаар явуулах нь ахны. За би тэгээ өөдөөс нь тэрний сонсож аваад за гайгүй болохоор энэ юу юун дээр анхаарахаараа нэгээрэн гэд тэрийг хэлж хөнөө штэ. За тэгээд өнөөдрийн хичээлийн иймэрхүү байлаа. За баярлалаа. Дараагийн нэгт өдөр уулзъя.